Монгол Улсын шадар сайд бөгөөд улсын онцгой комиссийн дарга Ган Хуяг 21 аймаг 9 дүүргийн онцгой комиссийн гишүүдтэй цахим хурал хийлээ. Уг хурлаар 2025-аас 2026 оны үйлчлэлтийн бэлтгэл бэлэн байдлыг хангах, өс тэжээлийн нөөц, малчид иргэдийн нөхцөл байдлын чиглэлээр үүрэг өгч ажиллалаа. Онцлог өгсөн үүрэг нь бол хүүхдийн амралт тохиолж байгаа бага насны хүүхдийг хараа хэлтгүй малд явуулах байх чиглэлээр онцгой анхаарах. За мөн энэ чиглэлээр ажиллах хүмүүж техник хэрэгслийн шатхууны нөөцийг бүрдүүлэх, шатхуунаар тасралтгүй хангах. За бусад хүнс бэлтгэл, эрүүл мэндийн хамгаалах бэлтгэлийн ажлыг нөөцийг бүрдүүлж зохион байгуулалтад ажиллах чиглэлээр хүргөлөө. За үүнтэй холбогдсон Дархан аймгийн онцгой комисс энэ чиглэлээр онцгой комиссийн даргын албан даалгавар гаргаж бүх аж ахуйн нэгж байгуул төрийн байгууллагуудад үйлчлэлтэй холбоотой бэлтгэлийн байдлыг хангах, нөөц бүрдүүлэх, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангах чиглэлээр холбогдох албатууд дүүргэж эхлэв. Жилийн мал тооллого улсын хэмжээнд эхэлсэн Дархан аймгийн хэмжээнд 40 чиглэлд 159 тоологч мал тоолгын ажлыг явуулж байна. Ингэхдээ мал тоолохоос гадна малчдын үйлчлэлтийн нөхцөл байдлын судалгааг мөн хийж байна. Малчид мал бүхий иргэд их орсон цасны улмаас бэлчээр хүндрэлтэй болсон тул нөөцөд бэлдсэн өс тэжээлээсээ хэрэглэж эхэлжээ. Зуудын эрсдлийн үнэлгээгээр Дархан аймаг бүхэлдээ цагаан зудрахуу хэмээн үнэлэгдэжээ. Улсын онцгой комиссээс өгсөн чиглэлийн дагуу аймгийн шуурхай хаштай сумдын засаг дарга дамгын газар ус цагуур ашин шинжилгээ байгууллагатай хамтраад энэ сүүлийн үеийн үйлчлэлийн нөхцөл байдлын талаар үнэлгээ хийсэн. Энэ үнэлгээгээр бол ер нь манай аймгийн хэмжээнд бүхэлдээ цагаан зуудахтай гэдэг ийм үнэлгээ гарч байна. За үндсэндээ малчид мал өх ирэхэд бол мал бол бэлчээр хүндрэлтэй болчлоо. Бэлдсэн ус тэжээл өгөөд эхэллээ гэдэг ийм мэдээтэй байна. Малчийн төвсөнд бол нэг бэлтгэх ёстой үс хадгалны 79% байсан. За нэг сарын орчмын ийм малаа тэжээх ийм хэмжээ байх. За аймаг сан бол нөөцөө бол 100% хангалттай бүрдүүлсэн гэсэн хэдий ч энэ бол бас л нэг тухайн үед нэг дэмжлэг төдийл болно шүү дээ. Яг ингээ хүндрээд энэ үс тэжээл өгөөд эхлэх юм бол. Тэгээ өнөөдрийн хурлаас бас нэмэлт үүрэг өгч байгаа. Ер нь одоо байгаа бидний нөөц ямар юм? Энэ ямар хугацаанд энэ нөөц хүрэлцэх юм бэ? Цаашдаа өшөө шаардлагатай болох нөөцийг хаанаас яаж бүрдүүлэх вэ гэдэг дээр бас санал боловсруулах ийм үүрэг чиглэл өгөгдлөө. Ингээ нэгэнт бол ерөн базаад хэлэхэд өвлөлт бол үдээж байгаа өвлөлт нэг нь хүндрэхэн тодорхой болсон. Ийм учраас малчид мал хөр гэдэг хамтраад аймаг сум дээр нь босод мэргэжлийн байгууллагууд хамтраад энэ өвлөлт аваржилтыг хэрхэн давах вэ гэдэг дээр л бүх анхаарлаа төвлөрүүлж өмнө батлагдсан төлөвлөгөөгөө тодтогч ажиллах ийм хэрэгцээ шаардлага байна. 12 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар аймгийн нутгаар цасны дундаж зузаан 14-өөс 19 см, хунгар ихтэй газар 24-өөс 45 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтсон байна. Энэ сарын 19-20-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орно. 11-ээс 21-ний хооронд хүүтний эрч чангарах төлөвтэй байна гэж аймгийн ус цагуур орчны шинжилгээний газраас мэдээллээ.